сайн байцгаана уу? Яг сэтгэл готрол бол биш. Гэтэ ингээд нэг юм гацсан, өөртөө эргэлзсэн. Яг ямар ч юм уу юу хийх ёстойгоо мэдэж байгаа л да. Гэтэ гацсан үе ингээд амьдралд байдаг штэ тий. Яг тэр үе надад тохиолдоод байгаа байхгүй юу? Гэтэ энэ бол айгүй төр зурах гэдэг би мэдж байгаа. Төр зурах гэдэг мэдж байгаа гэсэн энэ жоо мэдрэмж өөр амар чухал байгаа штэ. Тэр мэдрэмж ингээд төрөөд ахаар амар хэцүү байдаг штэ. Энэ мэдрэмжүүд ингээд бүгдээр намайг ингээд ороогоод олсоор хүлцсэн юм шиг амар хэцүү мэдрэмж. Яг одоо надад төрж ийн. Орон дотор бүр ингээд бүгээд бүр ингээд хүнжил дотор ингээд бүр шургаад. Үгүй би юу ч хиймээргүй байна. Би ямар ч байна. Би зүгээр л алга болмоор гэдэг бодол төрдөг штэ хүнд. За тэгэхээр тэр үед яах вэ? Одоо тэр үеэс одоо энэ үеэс хамтдаа гарцгаая. Одоо тэгэхээр хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ гэхээр шөнө. Oh god damn, гадаас амар халуун. За дараагийн хийх зүйл бол би өчтөр яа үндэ нүүр мөрөөж уаагүй та төгсөн заяа. Яг тэр мэдрэмжиндээ автагдаад. Дараагийн хийх зүйл бол усанд орцгоё. Би ингээд бичлэгээ эхлүүлээгүй ганцаараа яриад байсан байвал яах вэ? Oh god damn. За ингээд миний өглөөний ийм үр бүтээмжгүй юм шиг бүр ингээд гаццсан юм шиг бүтэхгүй байгаа юм шиг тийм мэдрэмжтэй өглөөнөө шууд басан муута шүршүрт орох. Эсвэл нүр гараа угаах, шүдээ угаах. Тэгээ араас наягаа угаах, нойлоо цэвэрлэх, өрөөгөө цэвэрлэх, гэрээ цэвэрлэх тий. Би яг өглөө тэгсэн. Санд ороод нойлын өрөөгөө өргөжлүүл цэвэрлээд тэгээ нүр гар мараа бас ингэ давхар цэвэрлэж байгаа шүү дээ. Тэгээ орж ирээд жижиг өрөөгөө цэвэрлээд тэгээ хоолоо хийж идээд тэгэл бүр ингээл манилцуулаад утсаа хоош нь тавих хэрэгтэй гэсэн үг. Утас бол өглөөс ирэнгүүтээ шууд утас оролдоход бүр даа ялангуяа амьдралын дайсан. Тэр өдрийн дайсан шүү дээ. Өглөөс ирэл утсаа оролдох юм бол тэгэл юм хэцүү дээ. Яг хөө тэгээд нэг за одоо балий гэд бодоод нэг босоод юма хийвэл хийн. Гэтэл ер нь жоохон хэцүү. Тэр өдрийн ирч хүчийг ер нь бол унгаагаа ичдэг. Тэгэхээр утас бол утасны хэрэглээ бүтээмжтэй байхтай ер нь бол айгүй холбоотой. Утасны хэрэглээгээ босгож чадах юм бол бүтээмж бол эрс нэмэгдэж чадна. Гэхдээ утасны хэрэглээг тийм маш богино хугацаанд хурдан өөрчлөн гэдэг бол ер нь жоохон хэцүү. Айгүй урт удаан хугацааны хичээл зүтгэл байнгын өөрийн хянсан байдал байж утаснаас ер нь бол юм ангид утаснаас хараат бус байж болно. Миний хувьд болохоор ер нь бол утас гэдэг нь ер нь миний дайсан байхгүй юу. 12 дугаар анги мэнх тахта би утаснаас бүр үнэхээр хамааралтайсан. Тэгээд миний дэлгэцний цаг бол зүгээр те 8 цаг утасанд зарцуулагдсан байдаг. Тэгээ 8 цаг би зүгээр тэр утсыг үзсэн. Тэгээ үзэх үзэхдээ Facebook, Instagram зүгээр л юм гүйлгдэг. Зүгээр ингээл гүйлгээл. Тэгээ би 8 цаг тэр утсыг за нэг 4-5 цагийн 8 цагийнх нь ингээ те 5-6 цаг нь бүр 8 цагийн 8 цагтаа бүр тэр чигтээ ингээд зүгээр Facebook, Instagram ингээд гүйлгээд ухцсан байсан гэ боддоо үнэхээр аимшигтай байгаа зү. Энэ бол бүр үнэхээр аимшигтай. Тэр үед би өөрөөсөө амар айдаг байсан байхгүй юу гэж. Юу вэ энэ одоо тий өдөр ингээд би нэг 12 цаг сэрүүн. Тэгээ 12-оос 15 цагийн хооронд ингээд сэрүүн байж гэн. Тэгээ тэр сэрүүн цагийнхаа бараг тэн хагасыг заримдаа бүр тэн хагасаас ч илүү хувийг би ингээд утсанд зүгээр юм ямар ч хэрэгцээгүй мэдээллүүдээр тарих толгойн дүүргэж зарцуулж байна гэж бодохоор бүр ингээд дотор харалдаг байсан байхгүй юу. Тэр байдлаа багаар ер нь л зассан. Багаар сайжруулсан. Би багаар л шууд ингээд хэрвээ чи үнэхээр ингээд 8 цаг утас оролдог, 8 цаг үнэхээр ингээд Facebook, Instagram ухацдаг болвол шууд маргааш болий, өнөөдөр болий гэд болж чадна гэсэн үг юусоо биш шүү дээ. Энд чинь эхлээд багаар үзэх хэрэгтэй гэсэн. Өөрийгөө багаар тасгана. Одоо хоолоо идэхдээ хуцаа оролтоо байх, эхний ээлжинтэй шүдээ угаахтаа хуцаа оролтоо байх, өглөөс ирэнгүүтээ хуцаа оролтоо байх гэд эхний ээлжинд яг ийм үйлдэлүүд хийсний араас нь ер нь бол
чинь утасны хэрэглээ баг багасна гэсэн үг. Тэгээд 8 цаг байж байгаа тэр одоо Facebook-ийн хэрэглээ 8 цаг байж байгаа 6 цаг болж болно те. Тэгээд 4 цаг, тэгээ 3, тэгээ 2, тэгээ 1. Тэгээ ингээд багассаар байгаад сүүлдээ бүр ингээд ийм сонирхолгүй болчихсон юм лээ. Би бол одоо яг тийм би бол яг үндэ Facebook, Instagram бол бараг ордоггүй, барахтаа хаяа нэг бол орно. Нэг 7 хоногт нэг удаа гэдэг ч юм уу тий, сартаа 4 удаа гэдэг ч юм уу. Ерөнхийдөө нэг тийм хаяада бүр нэг юм хийц хүрсэн бүр нэг за хатуус матуусанд явж хата ч юм уу бүр хаяа нэг ингээд гүйлэх үе байдаг. Тэр гүйлгэлт болохоор донтолтын шинжтэй биш. Одоо нэг донтолтын шинжтэй утас ухалт гэдэг чинь бас амар хэцүү шттэ. Бүр ингээл утсаа ингээл бүр олдохгүй болохгүй тий, ингээл утсаа бүр ингээл олдохгүй бол ингээл болохгүй санагдал. Тэгэл зүгээр чөлөөтэй хараад уцаа оролтол ингээд нэг чөлөөтэй зүгээр гадуур ингээд тэг хатуус нь ингээд сууж явж хатал уцаа оролтол зүгээр ингээд уцаа оролдохгүйгээр тэр орчныг ингээд хараад ажид явна гэдэг бүр ингээд амьдралаас бүр ингээд хол тасарсан тийм юм ер нь ихэнх нь л бараг тийм байгаа. Миний хувьд бас яг тийм байсан. Хотоос оролдохгүй л бүр ингээд байцдаггүй тийм. Тэгээ тэр байдлыг яаж багасгах вэ? Яаж одоо утаснаас жоохон ангид амьдрах вэ гэхээр ер нь бол баг оролтноо. Тэ? Саяны хэлсэнчлэн чи 8 цаг оролддог бол ядаж эхлээд 7 цаг, эхлээд 6 цаг оролддог болно. Ядахтаа өглөөс ирэнгүүтээ уцаа оролдохоо болжиж араас нь утасны хэрэглээ багасна. Тэ ингээд багаар танаа дангууд одоо миний энэ утасны хэрэглээ би одоо ингээд сайн ярьж штэ. Утасны хэрэглээ маань ерөнхийдөө багасчихсан тий. Ер нь бол сошиал медиан тийм их ач холбогдол байчихсан донтолтын шинж маань бүр ингээд айрлчихсан гэдээ ярьж шít. Тэр бол миний ингээд 4 жил уугахгүй одоо зүтгэсний уугахгүй хичээсний эцэс би одоо энэ донтолтоос гарч чадсан байхгүй юу? Утасны донтолтоос тэгээ өөрийгөө амар ингээд балансалж өөрийгөө хянаж чаддаг болчихсон. 4 жилийн турш хичээсний эцэст. Тэгэхээр энэ чинь амар их цаг хугацаа зарцуулж байгаа. Эхний 1-2 жилд бол би яг тэгдэг гэсэн ингээд нэг хэсэгтээ бүр амар оролдож байгаа л тэгээд жоохон ингээд цаат пали гэл ингээд тэгээд пали гэж бодоод ирэнгүүтээ нэг сар марч юм уу тэг ингээд арай гайгүй оролдоход багасаад тэг буцаал бүр ингээд амар оролдол аим тэгэл цаат пали гэдэг нэг тим циклтэй ер нь бол яг нэг хэсэг байсан ингээд нэг хэсэг амар орлож цаад пали гэж жоохон өөрийгөө ингэж контролдож ирж байгаад тэр хяналт маань удаан үргэлжилж чадахгүй болоод тэрхээр буцаад ингэ донтолт нь ихсээд тэгээ дахиад пали гэдэг ингэ яг нэг тийм циклд орчихсон байсан. Тэгээ тэндээсээ багаар сошиал медиаг өөртөө сонирхолгүй болгосон. Яаж сошиал медиаг өөртөө сонирхолгүй болгосон бэ ч юм уу гэдэг юм бол надад зүгээр нэг бодогдсон өөрийгөө анзаараад ингээд санагдсан зүйл нь юу вэ гэхээр сошиал медианд байгаа тэр их том муу мухай гой сайхан мэдээнүүдээс илүү миний амьдрал илүү надад чухал хэрэгтэй болох хэрэгтэй юм байна. Би бодит амьдралдаа байхдаа илүү анхааралтай, илүү одоо үр бүтээмжтэй, илүү газардсан байж иж бид тэр сошиал медианаас юу нь донтолтын байдлаас салж чадна. Тэгэхээр энд бас сэтгэл зүй амар чухал. Сэтгэл зүй эрүүл байж тахам бол знаас ер нь бас холдож чадна. Дутуугийн мэдрэмжтэй ч юм уу ямар нэг юм сэтгэл ханамжтай бос байхал юм бол тэгэл сошиал медианы үргэлж мөнхийн зүгтээстэй байна л гэж ер нь бол ойлгосон доо. Тэгэхээр багаар ингээд өөрийнхөө сэтгэл зүгд бас анхаарах хэрэгтэй болж байна. Давхар тэгээд тийм зоригтой яг юм амьдрал дээр буусан зоригтой байх бас амар хэрэгтэй юм байна гэж би бас анзаарсан. Миний амьдрал сошиал медианд өрнөж байгаа тэр зүйлээс илүү чухал байх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр сошиал медианаас ингэж явахын тулд хэрэггүй мэдээллүүдийг толгойд архиндаа жихгүй тулд илүү бодит амьдралдаа илүү хайртай, бодит амьдралдаа илүү чухал зүйлүүд тэгээ илүү юм завгүй байх хэрэгтэй болчихдог юм шиг байл.
Зя тэгээд би одоо өнөөдөр гэрээ зөвлөчихсөн би нэг видео эдитлэх видео байсан, тэрийг эдитлчихсэн орой цацагдана. Сэтгэл санаагаар унах гад байгаа үедээ босоод ингээ уцсандаа орчингуудаа нэгдүгürt гадаа гарч болно. Тэгээд араас нь бас ном уншиж болно, зураг зурж болно. Тэгээд энэ бол бүр үнэхээр найдвартай арга учруу. Эхлээд яг үндэ ингээд аимшигтай юм уцанд донтцсон утасны бүр үнэхээр юм аимшигтай хэрэглээтэй бол яг миний хуучин үе шиг 7-8 цаг ингээд утас оролцдог те байхан болвол эхлээд ном унших, зураг зурах гэдэг бол аюу хэцүү санагдана. Ер нь бол амар хэцүү санагдана зэ. Ингээд нэг 5-10 минут байж байгаа л утсаа ер нь бол авах гал ингээд ном уншиж байгаа л 5-10 минутын дараа ингээд утас руугаа ингээд. Гэтэ ихэн хэсэгтээ тэгж ийна гэдэг чинь байнга тэр юм хэцүү байдал байна гэсэн бас биш. Тийм учраас баг өөрийгөө одоо оролдоол өөрийгөө ингээ хянаад тэр ингээд хичээж байгаа байдлаа бити алдаарай. Үргэлж мөнхийн хичээсээр байгаарай. Тийм бол нэг өдөр үр дүнгээ өгдөг шүү, нэрээ шүү гэж би бас хэлмээр байна. Утасны донтолтой тэмцэл маань 4 жилийн хугацаанд явсаар би одоо ингээд нэг тийм донтолтгүй амар тийм хамааралгүй болж чадсан сошиал медианаас. Би Манаг гээд номыг өмнө жил бас сэтгэл хөдлөлтэй байхдаа эхлүүлсэн юм аа. Тэгтээ дуусаагүй. Тэгээ ерөнхийдөө ихэн хэсгийг уншаал хайцсан. Тэгээ одоо би яг тэр үед бас юм тогтож сууж чадахгүй, анхаарал төвлөрөхгүй үед уншсан байхгүй. Тэгээ надад бүр тэр номыг уншина гэдэг бүр үнээр тамийн санаг яг үндэ санагдчихсэн зэ ингээд тогтож сууж чадахгүй ингээд байсыг л анхаал өөр тийш ингээд сарин чинь тэгээ нэг мэдгшаал өөр юм бодоод ингээд тэгээ номоо ойлгохгүй гэд амар хэцээсэн байхгүй. Би одоо ингээд номоо дахиад шинээс нь уншиж байгаа гэсэн чинь үнээр шал өөр байна лээ. Миний анхаарал төвлөрөл гэх юм. Хин хэсгээс надад хамгийн их таалагдсан түүн ихэн хэсгээс миний одоо уншиж явж байгаад хамгийн их одоогоор таалагдсан хэсгийг би танарт уншиж үзүүлэх. За энэ дундаас нь явж байгаа учраас таад ойлгохгүй байж магадгүй. Гэтэ ерөнхийдөө сансаад тэг сүүл хэсрэгөө ойлгоо шүү. Тэгэхээр бичлэгээ битгий гүйлэр хүмүүлээрээ. Гол дүрийн маань залуу нэг юм хүнтэй уулзах гад тэгээд үүднийх нь юм туслагтай ер нь л ярилцж байгаа шүү. За харилцан яриа өрнөж байгаа хэсэг. Ингээд Петербургт та өмнө амьдарч байсан уу? Энэ нөгөө нэг туслах нь гэсэн үг. Туслах хичнээн бие барьж байсан ч ийм найрсаг хүндлэнгүй яриаг өөрчлүүлэхгүй байж чадсангүй. Петербургтээ баг үгүй дээ. Дайраад л өнгөрч байсан. Урд нь энтхийн юу ч мэдтгүй байсан. Одоо бол маш их юм шинээр гарч байгаа учраас өмнө мэддэг байсан хүн ч дахин шинээр мэдэж авах шаардлагатай болж байна гихчв. Энд одоо шүүхийн талаар их ярилцах юм. Шүүх л байдаг гэж үнэн л дээ. Харин тэнд шүүх нь шудраг юм уу ямар юм мэдэхгүй юм аа. Харин манай шүүхийг магтаж ярихыг олон удаа сонссон шүү. Манайх дахиад цаазаар авах ялгүй болсон гэд. Тэнд цаазаар авдаг юм уу? Авдаг. Би Францад тодруулбал Лион хотод харж байлаа. Намайг тийш нь Шнейдер авч явсан юм. Дүүжилдэг үү? Үгүй. Толгойг нь авдаг. Тэгэд ойрлж хашгирах уу? Юм ойрлох. Ганцхан агшин болоод өнгөрч байгаа юм чинь. Хүнийг хэвтүүлнэ. Тэгэл гилотин гэдэг нь цаазын заазуур гинэ. Гэвч их өргөн хүнд гिचэн хутга маш хүчтэй унана. Нүдээч цавчиж амжаагүй хаад толгойн тасврээд л явчихна. Бэлтгэл нь хэцүү юм билээ. Ялын тогтоолыг уншиж сонсгосны дараа хувцсыг нь өмсгөн, гарыг нь хүлнэ, цаазын тавцан өөд аваачна. Энэ л аимшигтай. Хүмүүс их цугланаа. Эмэгтэйчүүдэд харуулах дургүй авч авгаа хүүхнүүдэд их очно гэж. Эмс охтын хэрэгч биш л те. Тэгэлгүй яах вэ? Мэдээч шүү дээ. Тийм аимшигтай эмийг гэмт хэрэгтэн ухаалаг, зоригтой, чадaltaй, эд настандаа яваа ир байсан. Овг нь лигро. Тэгсэн мөртлөө л миний хэлсэнд та нар итгэх болов яах вэ? Нөгөөх чинь цаазын тавцан дээр гарсан хойно цонхийсэн цагаан амтан уйлж байсан шүү. Ийм юм гэж байх уу? Аимшигтай биш гэж үү? Айсандаа хийн уйлдаг юм бэ? Жаахан хүүхэд биш, бүр 40-45 настай. Амьдралтаа огт уйлж үзээгүй том хүн айсандаа уйлах юм гэж миний ухаанд ороогүй. Энэ хоромд сэтгэл дотор ер нь юу болж ямар гэчийн бачимдал төрдөг болоо? Хүний сэтгэлийг гутаанд оромжилж буй хэрэг өөр юу ч хүн буу
Хүн бүү алах тунал гэдэг бидтэй. Гэтэл хүн алсан гэдэл нөгөө хүнийг нь адилхан алаад явах уу? Тэгж болохгүй шүү дээ. Бүр сарын өмнө тэр явдлыг харсан. Одоо ч хүртэл нүдэнд минь харагдаад байдаг. 5 удаа зүүдэлсэн гэж. Вангийн яриа хэдийгээр урдын адил намуухан байсан ч ам нь халж цонхгөр царай нь баг зэрэг ягарч ирэв. Генералийн туслах яриаг нь таслах хүсэлгүй байгаа бололтой өрөвдсөн, сонирхсан царайгаар түүнийг ажиглах бөгөөд өгрөөт сэтгэн боддог, эргэцүүлэн тунгаадаг хүн байж магадгүй янзтай харагдана. Толгойн тас үсэрч байгаа хойно ядчил зовлон хурдын юм да гэж туслах хэлв. Бас нэг зүйл хэмээн Ван шалвхан үлгэж аваад та анзаарчээ. Бүгд л яг тань шиг үнийг анзаардаг. Тэр гелотин гэдэг машиныг үүний тулд зохиож. Гэтэл надад тэр үед эн чинь харин бүр 7 дор юм биш үз гэсэн бодол толгойд минь ордог юм байна. Танд энэ инээдтэй зэрлэг мэд санагдаж болох юм. Харин жаахан бодоод үзвэл ийм бодол аяанда төрнө. Бодоод үзтээ жишээлхэд эрүүл хүлд байвал яах вэ? Өвдөж шаналлах, шарах сорив, бие махбодын тарчлаа энэ бүгд чинь сэтгэлийн шаналлаас л хөндирлэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр зөвхөн шархалж өвдөж байгаад өхнө. Гэтэл хамгийн амар хүчин шанал гэдэг шарах сорвиных биш байвал яана? Таны зайлшгүй мэдэж байгаа тэр зүйл цагийн дараа тэгээд 10 минут дараа нь хагас минутын дараа тэгснээ одоо яг энэ агшин сүнс чинь биеэсээ салан одож чи хүн биш болно. Энэ бол зайлшгүй зүйл. Гол нь зайлшгүй гэдэгт л оршино. Харин толгоогоо цаазын элдний доороо тавиад эрен хэрхэн толгой дээр чинь шунгахыг чагнах тэрхэн 4-1 секунд л бүхнээс илүү аимшигтай болно. Энэ бол миний фантаз биш. Харин олон хүн ингэж ярьдаг та мэдв үү? Би бат итгэлтэй байгаа болохоор өөрийн бодлыг шууд хэлье. Хүн алсныхан төлөө хүнийг бас ална гэдэг тэр гэмт хэрэгтэй харьцуулахын аргагүй том шийтгэл. Цаазалж ална гэдэг тахаарч алхаас хамаагүй аимшигтай. Дээрэмчдийн гарч шүн ч юм уу, ойд ч юм уу, өөр нэг газарт амиа алдагсад аврагдана гэж хамгийн сүүлчийн агшин хүртэл найддаг шүү дээ. Хоолоогоо тас ирчүүлчихсэн атлаа гүүгээд л гуугаад л байсан жишээ байдаг. Тэгвэл ийм сүүлчийн найдвартайгаа өөхөх нь 10 дахин хялбар атал үүнийг нөгөөх гарцаагүй гэдэг зүйл үгүй хийчихэж байна. Тэр ялын тогтоол ултрахгүй нь гарцаагүй гэсэн бодол хорвоогийн хамгийн аимшигтай тарчлаа мөн. Тулалдаж байсан цэргийг авчираад их бууны амны өөдөөс харуул зогсоод буудыг гэж төсөөлье. Тэр цэрэг өхөн хөлтлээ найдсаар л байх болно. Харин тэр цэрэгт нөгөө гарцаагүй ялын тогтоолыг уншиж өгвөл тэр цэрэг уйлж унжиж солиорч галзуурах үз. Хүний төрөлхийн чанар ийм юмыг галзуур солиорохгүйгээр давж гарч чадна гэж юу хийн хэлсэн юм бэ? Ийм муухай, утгагүй аимшигын доромжлол хинт хэрэгтэй юм бэ? Эсвэл эхлээд ялын тогтоол сонсож баахан зовоон шаналгачаа дараа нь "Яв, чамааг өршөөлөө" гэж хэлээд явуулчихсан хүн байдаг байж магадгүй. Тийм хүн л ярьж өгч чадах байх. Ийм зовлон шаналл, ийм айц аимшигын тухай Есүс ч өгүүлсэн байдаг. Үгүй дээ, хүнийг ингэж болохгүй. Энэ бүхнийг Ван шиг илэрхийлэн ярьж чадахгүй ч бүгдийг биш юмаа гэхэд голыг нь ойлгосон генералийн туслахын уяж тавьжирсан нүмний царай нь илэрхий. За ийм хэсэг байна. Тэгээд энэ хэсэг дээр ингээд Ван гэдэг энэ гол дүрийн залуу ярьж байгаа. Зин манаг Ван гол дүрийн одоо яг энэ цаазын ялын тухай яриад байгаа энэ хүн Достоевский байхгүй юу? Тэгээд Достоевский би анх манаг гэдэг энэ номыг уншихаас өмнө Достоевскийг тийм сайн яг үндэ бол мэддэггүй байсан. Тэгээд энэ номыг уншаад яг энэ хэсгийг уншичаад би хөөх яаж ийм сайн одоо цаазын ялын талаар ингэ сайн мэдээд байна. Тэр мэдрэмжүүдийг яаж ойлгоод ингэ мэдрээд байна. Тэ яаж ингэж мэдэрч төсөлж битсэн бол гэд ингэ бодсон байхгүй юу. Тэгсэн чинь Достоевский зохиолч маань өөрөө яг цаазын ял ингээд сонсч ирсэн юм лээ. Тэгээд яг цаазлуулах гад ингээд зогсож байхдаа ер нь бол тэр цаазын ялын туцалсан. Тэгээд бэлсэн мэт юм цаазлуулах юм бол бэлсэн. Тэр яг энэ одоо ялын тогтоол сонсож баахан зовоо шаналгачаад дараа нь "Яв, чамааг хөшөөлөө" гэж хэлээд явуулчихсан хүн байж магадгүй. Тийм хүн л ярьж өгч чадах байх.
гэд энэ хэсэг байгаа. Тэр яг өөрөө тэр мэдрэмжийг авсан байгаа даахгүй. Яг ингээд цаазлуулах нь дээ гэдэг нэг тийм гарцаагүй гэдэг тэр мэдрэмжийг аваад тэнгүүтээ одоо болсон одоо чамайг цаазлахгүй ёо гэдэг тэр мэдрэмжийг ингээд аваад үзсэн хүн яг ингэж битсэн байгаа юм л да. Тэгээд надад бол энэ хэсэг маш их таалагддаг. Яагаад гэвэл яг нэг тийм бодох шаардлагатай сэдв биш л дээ. Гэхдээ яг тэрүүхэн тэр юм цаазлуулна гэдэг нэг тэрүүхэн тэр юм гарцаагүй гэдэг тэр зовлонг мэдрэх ямар аимшигтай байдаг бол гэж бодохоор тэр яг одоо байгаа амьдралтаа бас амар юм. Одоо байгаа амьдралаа илүү хайлмаар. Тийм учраас би энэ хэсэгт амар хайртай. Яг хизээж надад ингэ би энэ номыг уншаагаа бол хизээж нэрээ цаазын ял авахтаа хүн яад юм бол гэж хизээж би бодож чадахгүй шүү дээ. Тэгж тийм бодох тийм юу ч байхгүй тийм шаардлага ч байхгүй. Тэгмэд энэ номыг уншаад нэрээ тийм бодол ирж байгаа нь өөр амар тийм сонирхолтой. Тийм учраас л ном уншлах гэдэг багтаа хизээж өөрөө авч чадахгүй тэр мэдрэмжийг ном уншаад авч чадчих штеп. За тэгээд энэ хэсэг бас аюу сонирхолтой учраас би энэ хэсгийг хайлт уншаад сонирхолтой л гэж бодсон юм уу?